э책 후 에륜 순순히 내랄드랄 아멘. 우군 잠트통 아이러헝 아문드친 주르훈드친 비. эцэн 에륜 순순히 гэрэллээр бидний нүдийг нээн эзний замыг харуулan бидний чихийг нээн амийн үгийг сонсгоо болтугай. 아멘. Эхлэл номноос хийх 1-р уншлага. Юдай түнд ойртон очиж хэлсэн. Эзэн минь, зарц тань эзнийхээ сонорт нэг үг айлтгая. Та болгоно. Таны уур хилэн зарцынхаа эсрэг бүү шатав. Учир нь та бол парантай адил билээ. Эзэн минь, та зарц нараасаа та нар эцэгтэй юу, дүүтэй юу гэж асуусан. Бидний эцэг хөгшин хүн бий. Настай болсон хойно нь гарсан нэг жаахан хөвгүн бий. Түүний ах нь үгсэн тул тэр ихээсээ ганцаараа үлдсэн бөгөөд эцэг нь түүнд хайртай гэж бид эзэндээ хэлсэн билээ. Та зарц бидэнд түүнийгээ над дээр аваад ир. Би түүнийг чинь үзье гэж хэлсэн шүү дээ. Та зарц нартай хандаж хэрвээ отгон дүүчин та нартай хамт ирэхгүй бол та нар миний нүрийг дахин харахгүй гэсэн билээ. Тэгээд бид таны зарц эцэгтэй буцаж очиохдоо эзнийхээ үгийг түүнд хэлсэн. Тэгээд эцэг маань буцаж яваад бидэн жаахан хоол хүнс худалдаж ав гэхээр нь бид явж чадахгүй. Хэрвээ отгон дүү маань бидэнтэй хамт байвал бид явна. Отгон дүү маань бидэнтэй хамт байхгүй бол тэр хүний нүрийг бид харж чадахгүй гэсэнд таны зарц бидний эцэг бидэнд хандан. Та нар мэдэж байгаа. Эхнэр маань надад 2 хүүг төрүүлж өгсөн. Нэг нь надаас явчихсан. Тэрээр үнэхээр тасжуулсан байна гэж би хэлсэн. Түүнээс хойш би түүнийг хараагүй. Хэрв та нар энэ нэгнийг нь надаас авч яваад түүнд минь гай тохиолдвол миний буурал толгойг та нар уй гашуудалтайгаар үхэгсдийн оронд очуулах болно гэв. Йосеф хажуудаа зогсож байсан бүгдийн өмнө сэтгэлэн барьж чадахгүй түрээд бүгдээрээ надаас зайлцгаа хэмээн хашгирчээ. Йосефийг ах дүү нартаа өөрийгөө таниулахад түүний хамт хинч байсангүй. Йосефийн янгнан уйлсан Египчүүдэд сонсогдсон ба Параны урд ч сонсогджээ. Йосеф ах дүү нартаа би Йосеф байна. Эцэг минь одоо хүртэл амьд сэрүүн байна уу гэсэнд ах дүү нар нь түүнээс айн сандарснаасаа болоод хариулж чадсангүй. Йосеф ах нартаа надад ойрт гэсэнд тэд ойртон очижээ. Тэгээд Йосеф би та нарын Египт рүү худалдсан тэр дүү Йосеф ч байна. Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Тэнгэр бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ. Матейн бичсэний дагуу сэг мэдээний эриун ээллаас уншлаг. Та нарыг явахдаа Тэнгэрийн хаанчлаа айсвэ гэж тунаглагдсан. Өвстнийг эдгээ. Хүвэкстийг босго. Уйман өвстөнг цэврэл. Чөтгөрийг зайлуул. Үнгүй авснаа үнгүй үг. Бүсэндээ альтч мөнгөч жест бүү авч яв. Эйн замда богцч хостэрч гүтэрч таягч бүү ав. Учир нь ажилчин хоол хүнсээр хангагдах нь зогстэй. Ямар ч хот тосгонд очсон тэндхийн цостыг хүнийг орж мэдээд явдлаа тэндэ бэ. Айлд орохдоо мэндийг нь мэд. Эйчин цостэй бол амарамаглан чин тэндэнд хүрэг. Харин цосгүй бол амарамаглан чин танарт буцаж ирэг. Танарыг эсвэлэн авагчин үгийг чин үл сонсогчин гэрээс эсвэр хотоос нь гарахта хүлийн хотоосыг сэгсрэж унага. Үннээр би танарт хэлье. Шүүлтийн өдрөө Содом ба Гомора нутаг нь тэр хотоос илүү хүлцэх үйц байх болно. Эзний үг.
Таны үг миний хүл дэх тэнлүү миний зам дэх гэрэл. Эзэн бидний ариун Библийг амийн үг хэмээн итгэн залбирч амьдран тунаглаж цаг ямагт ариун сүнс дотор амарамаглан ба баярыг баясгалан хэлээ болтугай. Амен.